Only you can do make all this world seem right. Only you can do make the darkness bright. Only you and you alone can thrill me like you do, and to fill my heart with love. Энэ хорвоод зорын ганц хайртай хүнтэйгээ өнгөрүүлэх таны аз жаргалтай хорон бүрийг хамтдаа бүтээн гэж нол. Боловсрол телевиз Кичнол хамтран бүтээв. Ханза гал тогоонд өрсөлдөгчгүй. Орой минь үзэгчлээ. Манай галтгоон нэвтрүүлгийн финалийн дугаар ихэд бэлэн боллоо. За энэ финалийн дугаарт оролцогчдыг маань Наран Солон маань танилцуулж өгнө. Сайн байцгаана үзэгчдээ. Орой минь үндэсний үйлдвэрлэгч Кичнол брендийн иж бүрэн 7 дахь тавилгыг хэн нэгэн азтанд бэлгэлэх финалийн шатны шалгаруулалт маань эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн эхний оролцогч бол Монгол Улсын гаяа тамирчин Угалц цэцэг. Баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. Дараагийн оролцогч маань Галтгоо шоуны 2 дугаар дугаарын яалагч Имос Продакшны жүжигчин Төтө. Ингээд сүүлийн оролцогч маань өнгөрсөн дугаарын яалагч болсон дуучин Халуна. Халунатай амжилт хүсье. Ингээд би оролцогч нараа танилцуулсан манай 2 тоглогч маань дөрмөө танилцуулна. За финалийн дугаарын дөрвөн байна өөр. За нэвтрүүлгийн үргэлжлэх хугацаа ердөө 30 минут. Ер нь бол 50 минутаас хамаагүй угаасаа богино хугацаа учраас нэлээд сандарсан гэх юм уу богино хугацаа л жоохон богино санагдсан. Материал сонгох хугацаа хэвээрээ 30 секунд. За яг өрнөх дүрмтэй өмнө адилхан. Одоо энд байх хугацаанд сольж болно. Ширээн дээр очиод хоорондоо сольж болохгүй. Ойлгосон тийм ээ? За мөн тусламжийн цаг бол байхгүй. Туслахгүй мэн тий. Туслахгүй мэн. Заавал аваадах шаардлагач байхгүй. За амжилт хүсье. Өөртөө ихтэй. Тийм ээ өөртөө ихтэй. Би ч одоо өглөөж өнгөөл хоолны янз янзын юм үзлээ. За тэгвэл дүрм ойлгомжтой бол бүгдээрээ үндсэн орцтойгоо танилцъя. За анхаар 1 2 3 Баярлж гин үү? Юу гэж бодож байна? Инээ дүрээ явуулчлаа гэдэг байхгүй. За төвдөр ямар хоол гэж бодож байна? Гурилтай шилдээл гэдэг. За халуна маань ямар хоол гэж бодож байна? Гэ мэдгүй ямар 2 дугаар хоол бах гэж бодож байна. За уулзсан. Махта хоол гэдэг. Бүр өрмөц юм уу эсвэл өөр юм гарч ирэх байх гэж бодчихсон. Тэгсэн чинь харин тэгэл мах гараад ирмэ. За ямар ч гэсэн хоол хийх юм бэ л гэж бодсон. Тэгвэл та баярлалаа дээ яа. Энэ өхрийн мах байна. Өхрийн мах би хараагүй байгаа гэж бодлоо. Төрөөс надтай орсон дугаар дээр ариука ямар ч мах авч чадаагүй. Өхрийн мах хоны мах юугаар ялгаатай энэ төтөө? Өөхн. Өөхн өөр өнгөтэй байдیں۔ Өхрийн мах чинь шар өөхтэй байдаг байхгүй юу? Хоньны мах чинь цагаан өөхтэй. Тэмээний мах бүр цав цагаан өөхтэй. Тэр юм уу? Цав цагаан өөхтэй. Цав цагаан. Үндсэн орцтойгоо танилцлаа. Тэгэхээр дэлгэцэнд анхаарлаа хандуулъя. Өнөөдрийн даалгавартайгаа танилццгаая. Шанттай стейк. Зургаа сайн харна шүү. Зурган дээр юу байна? За байж байгаа наач та амар юм байна да. Салаад амталсан төмс байгаа мó да? Юу байгаа юм? За ямар ч шантсан байна. Зургаад өгүүлэх ёстой шүү. Энэ шанстай стейк гэхээр яг ямар хоол вэ? За энэ өхрийн гол мах нь шанзалсан стейк буюу шарсан мах. Өхрийн гол махыг нэнгэн давтаад голдон шанзаа бэлдээд ороогоод хайруулын тавган дээр шараад үргэлжлүүлээ. Шарах шүүгэн шарах буюу баг зэрэг шингэнд нэмж жигэнж болгодог юм хоол байгаа. Тэр голд нь юу байгаа? За голд нь одоо та нар өөртөө сонгоно шүү дээ. Юу ч хийж болох юм уу? Яг юу ч үшээ. Одоо материалын сонголтын дээр та нар харна. Өгсөн материал байгаа тэрнээс харж агаад. Тэгэхээр болцоо сайн бодох хэрэгтэй байна. За зургаа гол нь сайн харах хэрэгтэй юм байна. Өндсөн хоол чи хажуудаа хачиртай байх хэвээр. Хачиранд нь бол та нар одоо эндээс материалаа сонгоод за энэ дээр бол одоо ногоонууд хэрчиж тавьсан байна, хуур тавьсан байна. Стейк тэгсэн мөртлөө шанцтай гэж байна. Одоо шанзалх нь байна. Тэгээ шанц гэхээр юу гэж ойлгож байна халина?
За би одоо янз бүр ярьж болохгүй байна. Би сонсоод байна. За тэгвэл ингэж бас. Угал зүгж ойлгож байна. Лайнаар шигтэй. Бас адилхан. За үндсэн орцоо сонгосон. Одоо бүгдээрээ туслах орцоо сонгоцгоё. Манай хоёр таваач туслах орцыг та бүхэн танилцуулах гэж байна. Нэг игнээ зогсно. Хоол маань өөрөө хачир хийн, сүмс хийн. За тэгжээч хоол маань өөрөө иж үрдэл сайхан цогцоол болох нь байна шүү дээ. Туслах орцоо сонгох 30 секунд маань явж эхэллээ. Их дурслагтай байна хараа. Өөдөө амар дурслагтай байна шүү дээ. Буцаж явж болно шүү дээ. Буцаж явж тавиад ин авай тийм шок. Цаг 16 секунд хурлаарай. Тал нь явцсан байх шүү. За. За. За авсан материал бүгдийг хэвлэнэ гэж бодож байгаа. Одоо өөрөө авах вэ? За 2 секундыг цаг боллоо. Виногаас. Авахгүй одоо өнгөрсөн. Йоо за. Төөдөө шиг авьяа тавьчих буцаж ирэх хэрэгтэй байхгүй дайлна. Тэгэхээр чи хугацаа бүрстэй. Өө за. Төөдөө айгүй айхтраа. Ял виногоо авьяа тавьчих буцаж ирж байгаа байхгүй. Ямар шүлт авчваа. Төөдөө ах та ямар жоох юм авсан. Би зохицуулч чинь өө. За төөдөө Энэ бүр яах гэж юм бэ? яг хэрэгтэй юмнууд авч чадсан гэж бодож байна уу? Юу аав? Хэрэглэн штэ нэг бол. Энэ юу юм бэ? Харин юу юм бол? Хэрэглэн шүү. Заавал хэрэглэх ёстой гэж штэ. Би энэс хоёрыг Авсан материалыг заавал хэрэглэх Энэ ёстой. нөгөө нэг Нарийн бовны. нарийн бов ихэд хэрэглэдэг юм авсан байж штэ Оо төөдөө. тийм үү? За ванилийн сахар чи би одоо ёстой тэр юм сахар махар гэж мэдээгүй. Ямар ч байсан хэрэгтэй болох байх гэж бол авсан. Тэгээ авсан жин дараа нь нөө нэг одоо нарийн борцгонд хийдэг юм сахар юм байна. одоо та хэрэглээс үр аргагүй. Зүгээр хоолн дотор нь холиод хийчих. Халин намайна юу авсан? Виногоо асгачих шиг За бараг бүгдээ авсан харин виногоо асгачлаа. Уул цэцэг маань гайгүй марцсан уу? Жохон дутаасан байгаа. Тэгтээ яг хөө зүгээр байгаа юмараа да болгоч тий. Одоо ирэх юм уу? Байцаарай. Ой болоогүй шүү. Шууд арилгах гэх тийм явж ирсэн. Би нэг юм асуучих. За асуу. Стейкийг энэ дээр шарах ёстой юу? Шарах шуган шарах ёстой юу? Мэдгүй. Тэрийгээ би мэдэхгүй байна. Одоо тэрэн дээр л хэрэглээд байна. Түү таха. Оо. Таны минь амар их мэдэж. Уучлаарай өөр арга байхгүй. Оролцогч нар анхаараарай. Хоол хийх үндсэн 30 минут маань явж эхэлснийг дуулахад таатай байна. За оролцогч нар маань анхаараарай. Үндсэн хоолоо хийх 30 минут маань явж эхэллээ. Амжилт. Бүсаад чиг. Аараас бас байгаа штэ. Явж. Хойлол бас байгаа. За энэ ч одоо хэрэгтэй. Уучлаарай энэ удаа зураглаач нарт идүү хоол хийж чадахгүй байх шүү. Тото. Оо. Стейк хийжсэн үү? Үгүй ээ. Хийж байгааг идчихлээс. Тэгтээ одоо хийхэд үзэн дээ. Амьдралдаа хийж үзээгөө. Амьдралдаа хийж үзээгүй. Уул цэцэг стейк хийжсэн үү? Үгүй. Халина. Гурал анх удаа хийж байгаа юм тий? Тий. Анх удаа яана. За халина минь одоо юу авсан бэ? Зарим нь бүр илүүдүүлээд авчичээ. Хэрэггүй бас авчичөө. Гол хэрэгтэй юм. Зарим бүр арай шууд. Ингээ хоёрыг авчихсан юм уу? Хоёрыг авчичээ. Энэ одоо харин нэг цэцгийн маарсан. Юу вэ? Арт биш. Ямар ч цэцгийн юм биш. Юу яасан бэ? Юу вэ? Юу болчихвоо? Яах юу ах вэ? Энэ алхам салаа авчлаа штэ. За тийм виногоо авч чадаагүй тий? Виногоо авч чадаагүй тий. Болгон доо. За болгон доо тий? Болгон доо. Олон бол зөндөө мацсан юм чинь тэгээд. За амжилт. 10 байна. За баярлалаа. Яах вэ? Бас энэгээр ингээд нүдэж мэддгийг мэдтiin юм уу чи? Мэднэ. Энд чи ингээ мах зөөлөрдөг байхгүй юу? За. Ямар амар өсчихвэл нүдтiin би. Яса бус салбаас юм боллоо. Энэ лимоноор яасан. Лимон сүйт нь ингээ дээрээс нь ингээ баз шигч. Шүүсэн үү? Зүг бас нэрээ тийм. За ямар төлөвлөгөөтэй ямар дараалтаа яаж хийх гэж байна? Энэгээр ямар ч гачир ингээ хагасаар нэгэ гачир. Шанзыг яаж хийх вэ? Харин ингээ бэлтгэх гээд байна. Энэ хол дараа юу? Тий, одоо энд жоохон юу хийх гээ сүмс хийх гээд байна. За сүмс хийх. Би тэний төмпөс аваагүй юм шүү дээ.
А? Төбөс саваа эхлээд уулын савцуулга бэлтмээр тий. Шанс хийж мэдх юм уу? Үгүй юу, сүмс. За ажилдаа юм. Хажууд нэгээ сандаргаадах юм. Би яг би чамаас юм асууя л да. Хоёулаа сайхан ярилцсан л да. Үгүй энэ хоёр шипи өгч нь үлээ. Ямар мос хана. За. За уусаг. Уусаг нь яг авсан юм авсан юм шүү. Ямар ч байгаа чи. Гэнон вэ? Би хам түмслаа үг. Гэтэ яг болчихсон тий. Төмс аваагүй. Мас авсан байна. Дээгүүр мэдээж байхгүй яана. Зүгээр ах чам. Аагүй. Маслаа чөө. Худаар юу чам. Худаар хэмтэлээ нэ. За. Ходоо гэж юу авсан? Энэ ногоон авсан биз дээ. Оо яана энэ мөг зүг авсан биз дээ. Чи тэр нарийн ногоо аваагүй мүү? А? Нарийн ногоо аваагүй мүү? Аваагүй яа. Хад энэ юу хайрдаг юм хаана дээ? Юу хайх гэдэг? Өндөг хайх гэж байгаа. Өндөг өө? Тий. Наадсгээд зурглаач нэг байхгүй юу? Хайрны тавг хайна дээ. Тэр аварч юм байж дараагаар доогор хай. Доор байна. Энэ яг энэ биш дээ. Энэ доор биш дээ. Оо энэ юм уу? Тий. Оо одоо ямар ч зүйл нэг махан дотор нэг юунууд байсан штэ. Гоё нэг гол очрууд байсан штэ ямар. Тэдрийг тэр ногоонуудаа бэлтэж агаад тэгээд махандаа ороогоод шарна. Ямар ч сан маха давтсан. Давцад зөөлрүүлэх хэрэгтэй баг. Тэгээд дараа нь маха одоо жоох баг зэрэг амтлаад тэр хооронд нь шанзаа бэлдээд тэгээд шархах та. Ус 30 минут л үстэй. Ус пэш хадаж өгч дуусахгүй мó? Ямарч найраа байхгүй. Өөртөө. Өөрөөгөө цацаг халаач юм шүү. Тэгье. Хутгаж явах явцтай. Хутгангаа очоод. Энд чи яах вэ? Хари яадаг лээ? Энэ зөв үү? Энэ асч юу? Дээр доор нь тийм хайл юм болоо. Тэгээ грацаа тавь. 180 май гээд. Одоо маха одоо энэ алин дээр шарсан дээр юм болоо. Тусламж байгаа илүү. Батас өөртөө Өөртөө л За юугаараа л хийх. 24 минут болсон. Өөр арга байх. 24 минут аа. Яана батас юм болоо. Та зүгээрээ зүгээр. Өтөө наадах чи хөрөө утгаар юу гэдэг. Оо тийм үү? Аасан талхны утга. Хөө тэр стекний бахиж бүр ингэж гэрч юм уу? Гүй тусанд би соус хийх гээд байхгүй юу? За. Төтөгөр сонь сайхан юу вэ? Юмгүй тоглолтондоо яваад байж байна. За. Өчиг плетик маань ягаад сайн халахгүй байна? Тэгдэг дамшиг байгаа юм. Тоглолтоо дуусаад яах вэ? Тоглолтоо дуусаад тэгээд хөдөө орон нутгийн баригад дээр тоглолтоор явна. Ног тамаагүй хөндлөгийн үнс юм асууж байна. Та нар тэгээд хөдөө орон нутгаар явах уу те? Тэгнэ. За. Отрон гэдэг шиг. Зүгээрээ та нар юу ийхийг харж. Уул цэцгээр маань ойрын үеийн сонь сайхан юу вэ? Аар тэр нь бол тайван байгаа дөө. Тэгэл бэлтгэлээ гээл. Тийм багшлал. Уул цэцэг дээр очиж шав орно гэж бодож байгаа би. Тэгэрээ. Болно үстэй. Болно штэ. Тэ. Нээлттэй. Ганц булчингаа 6 болгож болох болов. Дараа шүү ер нь бол. Иймэрхүү нэг булчин яг хэдийн хугацааны дараа гайг болох вэ? Ер нь 3 сарын дотор гэхэд байх болчихно. Ер нь бол тэмдэг болчихно тий. Өдрийн хэдээр бэлтгэх үү? Өдрийн нэг 2 цаг байхад хангалттай шүү дээ. Хоёр цаг Тэгээ хоолоо бас аягүй сайн нарийн зохицуулах хэрэгтэй. Оо тэгээд гараад үсгэлээгээ идээд өгөх юм. Тийм болохгүй шүү дээ. Тогооч хүмүүс бол муу ёр гэдэг юм л да. За төтөө урд нэвтрүүлэгч ялагч болсноос хойш хэр бэлтгэл хийвэ? Оо ер нь дандаа хоолны нэвтрүүлгэнд үздэг болсон. Тэгэхгүй болохоо байсан шүү дээ. За 10 минут бол өнгөрцөн явж байгаа юм биш үү? За манай уул цэцэг гал тогоондоо хэр цаг зарцуулдаг вэ? Гайгүй зарцуулдаг гэсэн одоо ер нь жоохон хэцүү байх шээ. Завгүй болоод ажил ихтэй болоод. Манай халууны үед бол галтгоонд бол нэлээд цаг зарцуулна. Оо нийлэн штэ. Тэгээд амралтын үед юм чинь тэгээд хүүхдүүд жоохон болохоор тэгээд байсагээд өсөөд байж хаалт гэдэг тийм. Хүүхдийн олж тэгээд жоохон ийсээр агаал таарч тийм. Тэгээд амралтын үед баг өдрийн 2 баг. Тэгээд би яг энэ стекийг бас үнээр хийдэг. Анхаа ер нь галтгоонд хэрүү. Наач хоол ихтэй бас эртөө хүмүүс хоол их аягүй гоё гэдэг штэ. Тэгээд хоолндоо сайн. Төөтөө маань гэртээ галтгоонд байдгүй байхгүй юу баг. Би чинь хүүхдүүдээ сургуулиас нь авчаад хоолоо ээжээ тэгээ ажил руу гавь. Ямар мондөг. Супер ап биш үү? Гэхдээ би ч бүр хуушур хийчихэд 5 цагт хүүхдээ аваад хуушур хийчихэд 7 цаг гэхэд тоглолт дээр амжиж дээ шүү дээ бодлоо.
Яа, за мундаг юм аа. Манай төөтөө чи ялагч бол ямар хүнд галтгаа өгнө гэдэг вэ? Ажилгүй ганц үе. Хашиг хийж байгаа юм бид. Энэ их сонин сонголт шүү. Төөтөөс өөр хүний толгойд орж ирэхгүй. Орж ирэхгүй. Төөтөө хоёр бүсгүйтэй ганцаараа үдсэж байгаа юм шүү дээ. Би чи 3 бүсгүй гэж бодож байгаа ш. Би чи эмгтэй төр тоглодог болохоос л. Заавал эрэгтэй гэж бодохгүй ш. Алцаад явна адилхан. За манай угалт цэцэг стейк хэн идэх дуртай вэ? Стейк бол олон идэх тавтай. Угаасаа Хориотой жоохон. үгүй харин ч бид нар чинь стейк болдог бас идэнтэй ингийн үед бол ихтэй л ер нь өөрөө хийж үзээгүй яг үнэ хэлгээд 17 минут үлдсэн байна. Хэдэ? 17. Хөө яана хөө амжихгүй боллоо ш. Би. За та 3 минь амжуулаараа да бид 3 түүхийг өгчвөө. харин тийм ээ гол нь. Гэрэн дээр санаа зоод шүү. Түүх юм төгчөөд бид 3 Чанснаар шанс идэм үү? Чанжаагаад жоохон баг зэрэг хөнгөн болгож байгаа тийчээ. Одоо баг зэрэг амталж байгаа. Тэгээд минийхээ дунд авчулчих. Ахныхаа дунд. Тэгэл шаранда. За соус бэлэн болсон. Яа, за. Юу чи яагаад хараад байгаа юм бэ? Будаа ичээ. Харин будаа идэх. Хөө юу ичвэ төөтөө? Перц. Ямар их ичвэ? Зүгээрээ. Стейкний соус ший байдаг гэж. Стейкний соус иймэр хүн. Бинжан соус гэж. Бинжан соус. Уганда соус гэж. Төөтөө нэрийн соус уу наача? Янз янзын юм хийдэ. Хажуудлын усаа сонсчих гээд байна. За яг сайхан 15 минут үлдсэн байна. Яна наад чи то арай дөрөв арай баг юм аа. 15. Яг эд дундаа орж явна. Энэ бод юу юм бэ? Мэдээж өгөө ёо. Ёо мэдгүй нэг сүмс хийхсэн бүр харгаа болдгоо. Тэгээд тэнц ч махан ингээд шарагдаал те. Энд ч ногоо нэг илүүлэгдэх гээл тэгэл сүмсэн дээр амар их ингээд бүр бодоол хамаг цагаа аваад яг уучраа болохгүй гадсан байхгүй юу. Зүгээр осондоо тэр цэцгээгээ яагаад ütсэн чинь нэг л бишээд бүр ингээд яг аарц шиг болох гэдсэн. За энэ угаас бодлоо ингээд Мандугаар ингээд шууд ингээд хийчих юм те. яараа бүр энэ жоохон төсөлнгээ алтлаа. Ер нь бол амжичгаарлах хэрэгцэж байна. Харин тий Гол гол нь нь байна. соус жоохон Одоо соусаар ялцуулчих юм бол соусаар яар яаж хийж ирэх вэ? За төөтөө. Энэс ихс юм уу? Энэ скэнээс. Одоо хийнэ байж. За энэс хэрэглэсэн юм уу? Хэрэгэлцээ. За. Ерхэд бас гайгүй л байгаа мэн. За угал цэцэг маань. За сүүлийн 10 минут. Сүүлийн 10 минут болоо явчихсан шүү. Аха. Ой энэ дотор тийм бүр хэлээ. Яг болох гэж байна. Тийм болох аа. За төөтөө нөгөө ванилын сахар байгаа те. Ванилын сахара. Тэрийг юун дээрээ шигтэж байгаа нэг сонирн байна. За яах вэ? Нэг нь хичгэл баг тэгээд. Болохгүй л одоод нь дайждаг чинь. Тийм шүү дээ. Оо энэ стейкний багман бүр босгоо байлаа ой. За цаг яваад байгаа шүү. 8. Яа. За цэвдээ битгэхгүй шүү. Зүгээрээ гоё амттай болно. Тэрийг одоо хэрэглэхгүй болохгүй гэсэн. Тэгээд ямар ч үсэн стейк шарж ихта стейкэн дээр жоохон алгасан чинь стейк маань шүү гоё амт орж исэн. Их хийж болдго юм байна. Юу хийх зөөлдөг гэжсэн. Тэгээд зөв юм авсан байна гэж дараа нь бодож исэн. Жоохон соус маань ширхчих. Бас л та бодог байна. Босод жоохон удаад баг шүү. За, бараг болчихлоо шимнийх. Одоо яах юм? Вай. Яа. Сэтгэл зүйн дайралт юм байна. Оо, энэ магт ямар гоё амттай болчих вэ? Оо. Туса. За бүр төөтөө маань хийж дуусаад өөрөө хоолоо идээд зогсчлаа шүү. Монголын нэг залуухан ажилгүй хүн галтгоод болох гэдэг нэг үү? Ажилгүй залхуу хоол нойрнцэн залуу галтгоод болох гэдэг нэг үү? Залуу өгч байгаа гэж тэр хэлсэн болохоор өрөөдөөс хийж байна. Харин Юу бодаадгээ явчих. Одоо юу Чи хаанаас юу авч байна? юу ч ш та юу ширээ андараад таа. ширээ андараад Сэр авцсан юм аа нэрээ.
За 5 минут руу орох чинь шүү. Авчраад Сүүлийн 5 минут дуусчих Сүүлийн чинь. 5 минут аа. Тий. За ойлголоо. Цаг дуусахад хоол бэлэн болсон байхаас гадна орчноо бас сэвэрлэж шүү. Яа Ой, нэ сахар тавгсан байх хэвээр. Гад гарлаа. За сүүлийн 5 минут оошлоо. За ойлголоо. Oh my god яна. Энэ унтрахгүй яг уу. Йой. Цаг дуусгаад Уруугаа чижээгээд плитгээ унтраа та. Үнгээр бол бас үсрээд амар. Ямар их юм болчихвоо. Өнгөрч одоо. Төрөөчийн өндөрс амар ямбаа эзчд байхгүй. Төрөчх тэр төрөчийн 7 хоногийн тэр болохоор урд нь хийж үзсэн гэж хэлсэн шүү дээ. Одоо энэ бол Хийж үзээгүй болохоор та нэр амар байна. За 4 Эвгүй минут иш оошлж бас. байна. 3 минут руу орох гэж байна. Дан гал дээр зөөлөн шарна гэхээр одоо бас хугацаанд бас богинохон байгаад байсан. Тэгээ тэр үднээсээ жоохон яарад гэх юм уу? Галаа жоохон нийцсэн. Тэрнээс шалтгаалаад жоохон түлхэгдсэн баг. 2 минут үлдсэн байна гэдгийг дуулчихъя. Зэргийн жоохон шүрхэн тий. Жог түүхийгүй гэдэг. Стейк чинь бас Шүрхэн иддэг тий. Тийш дээ шүүргийн идэж Шүүрхнээс авахгүй. Тий. За би их гэдэг юм уу? Ингээд хийж үгүй яа юм болоо гол мөрөө жоохон нэлээд шүрхэн ягаад байна. Өөрийгөө хооллох юм даа. Цэвэрлж иргэ өөрийнхөө ходоод руу иччих юм уу? За сүүлийн 2 минут оошлоо. Орчноо цэвэрлээд эхэллээ шүү төөдөө чинь бүр. Хамаг юм дуусаад. За бүх юм ашиглахгүй бол оноо хасныг тийм мэдж байгаа үстэй манай. Сүүлийн 50 секунд. За оошлж байна. Сүүлийн 30 секунд. Амар гой өрмөц цамд гарсан шүү. Тэр нэг асгасан баяны бас нэг жоохон юу байсан шүү дээ. Өрөмтөнд нэг жоохон яраалт нэг жоохон үлдсэн юмсэн тэр мэрийг ашиглаад юм ингээл холиол. Тэгээ дээрээс нөгөө нэг цэцгүүнээсээ бас хийсэн тэрэндээ. Тэгээ кетчуп хийсэн. Тэгээ би савсан амжижсэн хийгээд болгосон. Тавгуулахгүй бол За Хоолхоо. 10 9 8 7 1 цаг дуслаа. Баяр хүргэе. Баярлалаа. Цаг дуслаа. Баяр хүргэе. Яа. Бахан ямарсан дууслаа. Йоо. Ээж минь. За энэ удаад ч жинхэнэ заарууд байна. Оролцогчд маань хоолоо хийж дууслаа. Тэгэхээр 30 минут шанттай ороомгон стейк хийхэд хэр хангалттай хугацаа байна? Хангалттай. Яа болчлоо ямар ч гэсэн. Өмнө нь орцсон бас нэг наано цаано гэдгийг бас нэг мэдчихсэн учраас энэ удаа ганцхан хоол хийсэн болохоор амжина гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэйсэн дээр утгаараач гэсэн би хамгийн дөрөв хоолоо хийж дууссан. Тэгээ амждгийн байна. 30 минут бүр илүү сандарсан. Тэгээд ядчих нэг өмнөх хийсэн хоолол надад амархан байсан байхгүй. Өмнө стейк хийж үзээгүй. За бараг амжихгүй юм шиг байна. Тэгэл нэг хэсэг жоохон итгэл алдраал. Тэгж байгаа тэгээ мэдгүй ямар ч юм нэг л болчлоо. Би бол яах бол гэж бодсон чи яг гурлаа бүр дуусчихлаа шүү дээ. Энэ мундаг байна. Амжилттай дуусгаж чадсан даавар баяр хүргэе. За баярлалаа. Тэгэхээр одоо манай нэвтрүүлгийн хамгийн гоё хэсэг эхэлж байна. Энэ юу вэ гэхээр бид гурвын амтлагын цаг. Хийсэн дараалалаараа эхэлж амтлуулна. Хамгийн түрүүний дуслаа. Төө. За энэ хоёр талынхаа хоёрын хүний харахаар ширээгээ цэвэрлээгөө тэгээд эмх самбараагаа заваан хэвээрээд Тийм ээ, уучлаарай, би байгаа. Тэгээд одоо бас соёлтой зан гаргаа та гурвынхаа бас аамсах юуг нь салбайт ихтэй навчилж ш. Бас шүүгч жоохон юу хаад байна үгүй юу? Инстраны дүрм өөрийнх. Махны болцоод ямар байна? гэдэг үлсэн байна. Маха. Голноос өндөх авчулсан байгаа шүү чи хараа. Бас. Аа. Яасан дээр нь бас юу асгасан шүү учраас. Нөгөө юу хийсэн штэ. Нөгөө баунд хийдэг. Нарийн бонд хийдэг үү? Тий, тэр чинь Та тэрийг ашигласан юм уу? А? Энэ хачир юм уу те? Гоё нөө. Чүр нь хоолнд сайн юм шиг. Энд тэр вино орсон юм уу? Би нөгөө хотод руу гойцсон. Энэ иш орсон гэж. Матч. Тэ махан зүйл юм байна уу?
Балбсан юм болохоор зөөлөн байна. Би тэгтээ жоо шүүрхий гэж бодсон. Яг бол шүүрхий байх хэрэгтэй стейк юм. Яг хоо янз Болцоо бүртэй нь ямар ч үж болно л доо. болцол хүний хүслээр За баярлалаа. Дараад нь бэлэн болсноор нь уулзах амсан. Вау, тавглалт эднэр бол супер. Зурагтайгаа нилээн төгсөн. тавглалт бас их хөргөн. Гоё сэтгэл шингэсэн. Хөө амт өстө хога. Өстө нэмэр хаа. Баг зэргийн шүүр хийдүү. Шүүрхий байна. Гэхдээ яг хоо зэргийн шүүрх байгаад болно. Амт их тийм зөөлөн. Сүмсэн дээр би ноцсон юм те. Хачаа сүмсээ холиод манай хийсэн юм. Зөөл амт нь. Баярлалаа. Чи хийж үзээгүй идчихсэн биш үү? Идчихсэн. Идчихсэн. 3 дугаарт бэлэн болсноор нь халуун ангийнхаа амсан. Ээ наа чи хүү амсгаа аргагүй юм За байна. мэдээ харин ямар ч байсан амсаад. Би наад ногоо асгаа. Ингээд бас ингээ гой хойлж болсон байгаа. Энд бас хуйцсан юм байна. Чистэй юм байна. Энэ нөө сүмсэн шүү. Гоё юм аа. Та гурав яг ч нэг 3 дугаарын шилтгэд цуглдсан болохоор 3 гоё санагдаад байна. Би бол ер нь ойлгож байгаа. Энэ хоёр эмэгтэй хүн бол хоол хийдэг. Гэтэ энэ Энэ бол одоо одоо анхаагийн хоолыг хийж юм байна. л хэлээ. Анхаагийн хоолыг орой болгоо хийж байгаа болохоор энд бол хоолндоо гамгаа. Энэ бол нөхрийн хоолыг байна. 4 залуугийн хоол гэдэг шүү дээ. 4 залуугийн хоол. Оо за. Би чи яах юм бэ? Би л хоол хийж байгаа юм чи дээ. Хамт болгоо юм тийм. Тийм байна. Ойлгомжтой. Бидний дүнгийн санал нэгдэх ёстой. Тийм болохоор ярилцах хэрэгтэй байна. Та гурав маань манай галтгоо төв орхино. За тийм. Манай тоогт явж байгаа тоогтой өрлөг өгнө шүү. За хэлсэн шүү. За манай хоёр тоогооч мэрэгчлийн хувьд яг юу гэж дүгнэмээр байна? Яг мэрэгжлийн хувьд бол яг үндсэн өгсөн даалгаврын дагуу бол уул цэцэг нь нэлээд төстэй хийсэн. Тэжгөө. За гэхдээ бол болц төвхий. Энийг овонд хийсэн бол арай дээр явахсан. Хайрлын дагуу шараад Хайр тогтоогод оон тэжих хэрэгтэй байсан. Төдөгөө хувьд бол бас хөөрхөн өөртөө ихтэй байсан. Тийм ээ. Даалгавраас жоохон хазаасан юм шиг боловч гэхдээ бас махны болц бол бас Амт сайхан байлээ. амт нь сайхан байна. За тэгээд сүмс нь бас хөөрхөн бас нэг жас хийсэн. Амт оролцсон байлаа. Улаан перц хийгээд хахаар амар хитүүлстэй гэж бодсон ч бас гоё дарчиж. би чи атгасаа хийгээд Суугаад дараад аягүй гоё болгочих. би төдөг бас хараадсан. Маха хит ингээд бүр давтаад ингээд Юу л болтоо л гэж бодсон уу? амтны хувьд ч гэсэн харин гайгүй дайжгүй. Халуунагийн хувьд бол амт нь бол нэлээд дайжгүй. Час хийсэн амт гараад ирсэн. Харин тавглалт энэ сүмс эднэр бол бас арай том Жом болгохтой байсан. Том сав. Шүлний сав. Шүлний аяганд юу ийцэн. Миний хувьд ч гэсэн яг адилхан. Түрүүнээс нөгөө Розмериг хийсэн. За эхлээд бол үйл ажиллагаа нь бол их буруу явж исэн. Шууд махаа ирчиж гисэн. Уул нь зүг явах ч юм уу гэсэн шууд голоор нь хуугаад гисэн. Сүүлд нь зураг санаад ингээд голд нь шанзарлаа. За сүмсний хувьд бол бас гоё дайжгүй сайхан амттай болсон байна. Бас голд нь бас бэлэг эднэр Тийм, чиз хийсэн байгаа. Гоё. Гоё. Ингээд бид гурав дүнгээ гаргалаа. Оролцогчтой иргэн галтагоондоо ирж байна. За. Бодвол би голтон зогсох байлгүй дээ. За тийм. Kitchen All брендийн иж бүрэн 7 дахь тавилгыг хэн нэгэнд бэлэглэх финалийн шатны шалгаруулалт маань өнөөдөр өндөрлөж байна. Тэгэхээр та гурваас хэн нэгэн нь энэ дугаарын ялагч болно. Манай гал тоогоог орхиж явах хүн бол Тэрэ. Амар төгшүүртэй. За хордлаа. За баяр хүргэе. Баяр хүргэе. Хасагдсан доо. Хамгийн дөрөвсөн цаг. Төрөөсөн. Тэр тийч үз. За амжилтсэ. За баярлалаа. За тэр мундаг сайн байсан шүү. баярлалаа. Тамирчуу болоод юм уу дистриктэй ч юм их тайван юм байлээ. Хамгийн гол нь дотор нь хит түүх байсан. Баг зэргийн шүүрхий байхад бол хүн зөвшөөрдөг. Гэхдээ хит буруулаа. Бүр ямар ч босролт ороогүй төв түүхий дундаа явж ирсэн. Ингээд та хоёрын хин нэгэн нь манай нэвтрүүлгийн финалийн дугаарын ялагч болж Kitchen All брендийн иж бүрэн тавилгыг хэрэгтэй нэгэнд нь баярлуулж бэлэглэх болно. Энэ хүн хэн бэ гэхээр Баяр хүргэе. Баяр үргэх. Ой, чамд баяр хүргэе. Баяр үргэх танд. Чамд баяр хүргэе. Чиний гоё болсон. Өө энэ гоё зөөлж чиний тэр гэсэн баггүй түрүүн амсчих та. Тутагч мундаг бол. Өө юу н мундаг байдгийг би Мундаг та угаас амар мундаг бол.
Баяр хүргэе. Энэ дугаарыг ялагч бол халуунаа. Тий. Төөдөө чи ч гэсэн тэгтээ мундаг байсан шүү. Үнэхээр гоё хамтдайсан. Ялцчгүй нэвтрүүлэг маань нэг л ялцчтай байх хэвээр. Заавал тэгээс галдгооны тавилга чи 2 хувач болдгоо мөн гэдэг. Талаар л өгч штэ энэ чи. Жижиг юутай. За баяр хүргэе. Манай нэвтрүүлэгт амжилттай оролцсон баярлалаа. За баярлалаа. Боловсрол Луизийн энэ галтгоо гэдэг энэ шоунд оролцоод бас эхний стейд аваад хоёр дахь шатанда финалистэнд үлдсэн. Үнэхээр гоё юм. Баярлалаа. Ингээд финалийн дугаарыг ялагч болсон халуунада баяр хүргэе. Билгийг гардуулъя. За бигтэй. Санаанд орох зүг. Ямар гоё юм бэ? Баяр хүргэе. Вау, ямар гоё бэлттэй юм бэ? Дайжурын гал тогооны хэрэгсэл байна. За баярлалаа. За энэ түр. За чиний өнөөдөр хэрэгэлсэн бас бүтээгдэхүүн явж шүү дээ. Харин тий. За баяр хүргэе. За За эндээс бид өсч өгч байгаа. За баярлалаа. Баярлалаа. Үндсний үйлдвэрлэлээр тэргүүлэгч Kitchen All брендийн иж бүрэн тавилгыг хэн нэгэнд бэлгэлэх эрхийг манай халуунаа маань эдлэг боллоо. За баярлалаа. Халуунаа маань галтгооныхаа загварыг бол сонгоцсон байгаа тий. Тэгэхээр ямар айлт өгөх вэ гэдэг талаар цөмөрөө одоо бас судалгаа явуулж зөвлөж ярилцах хэрэгтэй. Ингээд дараагийн дугаараар уулзтлаа түр баяртай. Баяртай. Та гурав маань нэг нэгнийхээгээ бас амсах хэрэгтэй Харин байна. тийм ингэж Ажиллагаа бол их зүгээр. Ажиллагаа зүг байна. Жохон их түг алцсан. Шүрхэ алцсан. түүх юм. Хаалтын шүүрх юм бол бүр түүхий бодлоо. Аха. Одоо Миний хөл яцсан. Чиний хол гоё юм Гоё байна. амтайсан. Чи Чиний вайлтан буюу бүрэн болцсон. Би ногоо хийгээг байхгүй би тэнийг. За, нэг нэгнийхээ За За. хоолноос амсцгаая. Наадах ийшээ. За Наа чи тастай байдаг шүү. за халуунагийн амсаатий. Төрүүлсэн үнийхээгөө. Халууныхаа энэ дүрээд идэв шүү дээ. тий дүрээд идэх гол нь тэр шүү. За. Миний хөл Уулзсаас амсах уу? амсах чинь аа. Шот өрөх гэсэн. Нэр бүр шам түүх юм шүү дээ. Шамс юу? Амтгүй шүү дээ махан. Өөрийгөө ч амсаагүй явж байгаа шүү дээ.